За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд хөгжлөлтийн эрхэм шалгалтын мянган бодлого гээд 2025 оны хавар зарлагдсан тийм ээ. За энэний 1-р 100 хэсэг болох бодлогын эхний 20 бодлогын бодолтыг та бүхэнд хийж үзүүлье. За 1-р бодлого маань за энд дэлгэсэн дээр харагдаж байна тийм ээ. Математикийн 1-р хэсгийн 1-р бодлого нөх нь тийм. Радиус нь 4 байх гэж байна. За тэгэхээр радиус нь хэд байх нь? 4 байх. Тойрогт багтсан тойргийг багтаасан тэгшүнцэг трапецийн АД. За AD гэхээр юу бол таах нь? AD гэдэг чинь одоо энэ доод суурь нах шүү дээ, тий. S BC буюу дээд суурь ингээд хасахад ялгуур нь 6 гарна гэж чинь, тийм ээ. За тэгвэл энэ ABCD трапецийн талбайг болоорой гэсэн бодлого байна. За тэгэхээр цөмөр ялгуур нь 6 гэдгээс ингээд нэг юу доторчээл дээш нь доош нь B оройгоос өндөр болгоч. За тийм ээ, ингээ өндөр болгоч. За тэгхийн бол нөгөө ялгуур 6 гэдэг байгаа нь хаана байгаа вэ? Энэ хэсэгт бол таах нь тий. Энэ ялгуур 6 бол таах нь. За харин юуны маань тойргийн маань радиус яах нь 4 гэсэн тий. Тэгэхээр тойргийнхаа шүргчүүд рүү ингээд татчих. Тэгэхээр энэ хэсэг маань бас яах нь перпендикуляр буун. Дэшигээс яах нь ингээд перпендикуляр яах нь буун. Муу адилын шүргэлтийн цэг нь бас энд байгаа тий. Энд эдгээр бүгд хэд хэсэг вэ? 4 хэсэг бол таах нь шүү. Тэгэхээр энэ 4. За тэгэхээр энд нэг юм харагдаж байгаа. Тойргийн төвөөс тойрог шүргчд татсан радиус нь шүргчтэй перпендикуляр. Тэгэхээр энэ 3 гуруулаа яах нь 90 градус юм байна шүү дээ. Энэ гуруулаа ингээд 90 градус. Тэгээд 1 2 тал нь яах нь 4 болчлоо. Тэгэхээр үлдсэн тал нь муу адил тэнцүү буюу энэ маань квадрат тусч гэсэн. Тэгэхээр энэ ч бас 4, энэ ч бас 4 гэсэн. Дээд талд маань бас муу адил яг саяны зарчмаар яах нь 4 4 болчих нь тийм ээ. За тэгвэл цөмөрөө энэ харин за энэ B-гээс энэ дээд жингээ шүргэлтийн энэ хэсгийг бол цөмөр яах нь X гэж тэмдэглэжээ л да. За тэгвэл тойргийн гадна орших цэгээс тойрогт татсан хоёр шүргч хоорондоо тэнцүү байдаг учраас энэ бас яах нь X болчих нь. За муу адил одоо энэ BC маань энэ дэшээ перпендикуляр энэ доод хэсэг энэ маань бас X болчих нь. Тэгэхээр яг эндээс яг энэ хэсгийн нөгөө AC-гээс тойрогт татсан шүргэгч маань 6 дээр нэмэх нь яах нь X болчих нь тий. За тэгвэл энэ талд нь бас нөгөө адилах юм чинь энэ хоёр шүргэгч хоорондоо яах нь тэнцүү юм чинь энэ бас 6 дээр нэмэх нь яах нь X болчих нь. За тэгэхээр бид нар X-эл олчвол яах нь болчих гээд байна. За тэгэнгүүт бид нарт бас нэг юу өгсөн байгаад байгаа тийм ээ. Энд нэг юм тэгшүнцүүд гурвалж үүсэж байгаа та бүхэн харж байгаа тийм ээ. Энэ тэгшүнцүүд гурвалж. За энэ тэгшүнцүүд гурвалжн дээр цөмрөө туснаа озурья тийм ээ. За ингээд арай мохоо зурчлаа тийм ээ. За энэ тэгшүнцүүд гурвалж ингээд туснаа озурья. За ингээд зурч тийм ээ. За жоохон том болгоод зурч. За тэгвэл энэ доод суурь буюу катет маань 6 гипноз маань нөгөө нэг энэ хоёрын нийлбэр шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр юу болох вэ? 6 дээр нэмэх нь хэдий гэсэн 2 гэсэн. Нөгөө катет маань өндөр буюу 4 дээр 4 нэмээд 8 бол таах нь тийм ээ. За энэний хувьд одоо Пифагорын теорем яах нь бичих нэ. За тэгэхээр цөмөр Пифагорын теоремоо бичээд эндээс юугаа олчих нь x яах нь олчиж болох нь тий. Тэгэхээр 6 дээр нэмэх нь яах нь 2x-ийн квадрат нь 8-ын квадрат нь нэмэх нь 6-гийн яах нь квадрат болох нь. За эндээс тэгэхээр 6 дээр нэмэх нь 2x-ийн квадрат нь. За 8-ын квадрат 64, 6-гийн квадрат 36 нэмэхээр 100 болчихно. Тэгэхээр 100 ч өөр 10-ын квадрат ч үт. Эндээс 2 талаас яаж авчвал 6 дээр нэмэх нь 2x нь 10-таа тэнцүү буюу эндээс 2x маань 4-тэй эндээс x тэнцүү хэд болчихно 2 болчихж байна. За тэгэхээр периметр болоорой гэсэн тий. Тэгэхээр ABC D гэсэн трапецийн периметрийг олъё. За тэгэхээр тулд бүх эргэн тойрны уртуудын нийлбэр гэсэн үг шүү дээ. За тэгэхээр цөмөрөө юу яагаад үзье. 4-өөдөө шууд тоолоо нэмчихэд үү амар тий. 1 2 3 4 4 шиг 4 байна тий. 4-ийг үржих нь 4. За дахиад хэдэн 6 байна? 1 2 6 байна. Нэмэх нь 6-г үржих нь хэд вэ? 2. Харин x маань хэд байх нь? 1 2 3 4. Тэгэхээр x маань 2 болцсон ба шүү. Тэгэхээр нэмэх нь 4-ийг үржих нь 2 буюу хэд болох нь
16 дээр нэмэх нь 12, нэмэх нь 8 гэхээр 12 дээр 8 нь 20, 20 дээр 11 нэмлээ 36 байх нэ. За ингээ периметр тавих нь 36 байх нэ. За 2 дугаар бодлого руу оръё. За 2 дугаар бодлого маань А цэг маань болохоор координатын их дээр төвтэй К2 хасах 2 гэсэн коэффициенттэй геометрээр хувиргасан гэдэг чинь. За тэгэхээр цөмөр юу вэ? Координатын тэнхлэгийг яах нь гэж зурчих тийм ээ. За босоод тэнхлэгийг тэнхлэгээ тэнхлэг x-ийн ингэж зурчих. За тэгвэл А цэг маань болохоор x нь 3 гэж чинь. Тэгээ 1 2 3. За x нь 3, y нь хэд вэ? 2 гэж чинь. За энэ хоёрын огтлцолдоор манай А цэг тодорхойлогдох нь тий. За энэ А цэг манайх нь. За тэгэхээр координатын ихтер төвтэй гэсэн тий. Тэр координатын их маань энэ гэж үзчих тийм ээ. За К2 асах 2 гэсэн байна. Тэгэхээр уртын 2 дахин хэсэг. Гэхдээ хасах юм чинь 3 тийш авах. За одоо энэ маань бол ийшээ ингээд явахдаа ингээд хэдэн нэгж авсан. 3 нэгж авсан. За тэгвэл К хасах 2 нэгж явах юм чинь хэд байх вэ? Ингээд 3 4 5 6 гэд энэ хасах 6 дээр ирчих нэ тий. Хасах 6 дээр ирчих нэ. За харин дээшгээ болохоор чи яах нь 2 нэгж авсан байгаа тий. Тэгэхээр эндээс эхлээд доошоогоо яах нь 4 нэгж явах нь тий. Эндээс 1 2 3 хэд байх нь 4 нэгж. Өөрөөр хэлбэл юу айлна гэсэн үг вэ? Энэ маань яах нь хасах 4 дээр ирэх нь шүү дээ тийм ээ. За энэний маань огтлцлыг ямар зэрэг гэж нь B зэрэг гэж нь. За таслал тавьсан байна. Тэгэхээр чи одоо энэ юу гэсэн үг вэ? Нөгөө А цэгийн хувьд л яаж байгаа гэсэн үг шүү дээ. Харин Y тэнхлэгийн хувьд тэгшимтэй гэж чинь. За тэгэхээр Y тэнхлэгийн тэгшимтэй гэхээр Y тэнхлэгийн хувьд тэгшим нь өөрчлөгдөхгүй. Харин X-ийн маань 1 2 хасах 3. X тэнхлэгийн маань цэгийнхэн маань координат нь өөрчлөгдөөд тэгээд энд хурж ирэх нь шүү дээ. C цэг байна. За ингээд үүсэнгүүт манайх юу үүсгэн гэсэн үг. ABC гурвалжны талбайг олох гэсэн. Тэгэхээр ABC гэсэн 3 цэгийн хооронд нь яах нь ингээд оловчий тийм ээ. За ингээд оловчий. За энэ гурвалжны талбайг яагаад гэж болоорой. За тэгэхээр гурвалжны талбайн томьёо маань ерөөсөө өндрийг буусан суурьаар нь үржүүлээд 2 тугаад гэсэн томьёо байгаа тий. За тэгэхээр багшны суурь энийгээр ингээд авчиж. Тэгэхээр энэ маань бол Y-ийн яг 2 цэг дээр байгаа учраас X-ийн дагуулт олчих тий. Ийшээ 3-ны ийшээ 3-ны гэхээр суурь маань хэд болчихно. Тэнцүү 6. За харин өндрөө цөмөрөө тоолоод үзье. За өндөр маань утгаар яах нь гадна талдаа бууж таах нь тий. За ийшээ яах нь ингээд суурийнх нь өрөвчлөл дээр ингээд өндөр буусан гэж үзчихье. Тэгэхээр хэд хасах 4-өөс 2-ын хооронд авахар чинь бас 6 байх нэ. За тэгвэл талбай маань хэд болох нь 6-г 6-гаар үржүүлээд 2 туу очиж. Тэгэхээр 6-г 2 туурахаар чинь 3-ыг 6 орчиг 18 бол таарах нэ. Зя цөмөрөө дараагийнх бодлого руу оръё. За 3 дугаар бодлого. Сагсан бөмбөгийн 1 багийн 5 тоглогчийн эхний үед авсан онооны нийлбэр нь за 24 гэж байна. За эхний үед авсан онооны нийлбэр нь тий 5 тоглогч байсан. Харин квадратуудын нийлбэр нь яах нь 130 байсан гэж байна. Харин нөгөө багийн тоглогчийн бас 5 тоглогч юм байна. Эхний үед авсан онооны нийлбэр нь хэд вэ? 21. Квадратуудынх нь яах нь нийлбэр нь хэд байх нь 121 байсан байна тий. За тэгвэл энэ баг 10 тоглогчийн эхний үед авсан онооны стандарт хазаалтыг олрогч. За стандарт хазаалтыг зүгээр яах нь сигма гэж яах нь тэмдэглэдэг тийм ээ. За сигма тий. Энэ стандарт хазаалт маань disperse буюу бидний мэдгээр вариац гэж бас нэрлэдэг тий. Disperse-с язгуур авсан та тэнцүү. За тэгвэл disperse маань юутай тэнцүү вэ гэх юм бол квадратуудын нийлбэрийн дунджаас математик дунджийн x-ийн квадратыг хассантай яах нь тэнцүү гэдэг. За тэгвэл одоо цөмөр x болъё. Бидний зорилго маань x болох боллоо тий. X маань бол манай математик дунд шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бүх нийлбэрүүдээ p нийлбэрүүдээ тоонд нь яах нь хуваадаг. За тэгэхээр манайх бол нийт хэдэн тоглогч байгаа вэ? 10 тоглогч байгаа. Харин эхний 5-ын нийлбэр нь болохоор 24 өгсөн.
Дараагийн 5-ын нийлбэр нь болохоор 21 өгсөн шүү дээ. За тэгэхээр 24 дээр 21 нэхэр 45-ыг хэдэд тоно гэсэн үг. 10 туу байх буюу математик дундч маань 4.5 байх нэ. За одоо цөмбөрөө яах нь вэ? X-ийн яах нь вэ? Квадрат бодлоо. За энэ маань мөн адил юу байх нь вэ? Бүх квадратуудынхаа нийлбэрээ тоонтой хуваадах тий. P-ийн квадратуудын нийлбэрээ тоонтой хуваадах. За тэгээ үзчихье. Тэгэхээр тоо маань бол 10. За эхний 5 тоглогчийн квадратын нийлбэр хэд вэ? 130. Дараагийн 5 тоглогчийн квадратуудын нийлбэр маань болохоор 121 тийм ээ. За ингээд нэмэхээр 151-ийг 10 туваах буюу 15.1 боллоо. За тэгвэл одоо цөмөр стандарт хазаа дисперс бодож олъё тий. За дисперс маань болохоор x-ийн квадрат буюу 15.1-ээс хасах нь математик дундчин квадрат буюу 4.5-ын яах нь квадратаа хасах нэ. За тэгэхээр 4.5-ын квадратыг цөмөр энд бодчих тий. 4.5-ыг 4.5-аар яах нь үржүүлээ тий. 5-тай 25, 2-ыг саналаа 22 тий. 4-5-ын 20, 2-ыг саналаа 18 гэдэг ингээд бичингүү 5, 2 тэг хэд байх нь. За тэгэхээр ингээд 20 100-ны 25 байх нь. За байж гараа. За би энд нэг галтцсан ба шүү дээ тий. Энд юу алдсан бэ? Энэ нөгөө нэг квадратуудынхаа нийлбэрээ бичихтэй 251-ийг 151 гэвчиж 251. За тэгэхээр энэ 25.1 гэсэн үг хамж. За бадлуулчих. За энэ 25.1 байх нь тий. За бадлуулж жагаад энийг бас ядчих нь 25.1 байх нь тий. За тэгэхээр одоо 25.1-ээс хэдийг хасна гэсэн үг. 20 100-ны 25-ыг яах нь хасчих. За тэгэхээр багнамжлагаар хасчих юм уу тий. Энд хасчих. 25.1-ээс 20 100-ны 25-ыг хасчих. За эндээс санахаар энэ 5, энд тэгвэл зурдаасаа саналаа 8. За энэ 4. Тэгэхээр манай дисперс маань юутай зуралт тарах нь 485 байх нь тий. За тэгвэл стандарт хазаалт маань юу болтойх нь? Дисперсээс язгуур авах юм чинь 485-аас язгуур авсантай яах нь? Тэнцүү гарах нэ. За ингээд 3 дугаар бодлого маань ийм байх нэ. За цөмөр цаашаа 4 дугаар бодлого руу оръё. За 4 дугаар бодлого маань энэ параболуудаар хүрээлэгдсэн дүрсийн талбайг олоорой гэж. За тэгэхээр дүрсийн талбайг олохдоо өөрөөр хэлбэл дээр 2 хаш дүрсийн талбай хашигдсан дүрсийн талбай болохдоо хүрээлэгдсэн дүрсийн талбай дээр байгаас нь доор байгаагийн функцийн квадратыг хасдаг. За тэгэхээр энэ функцүүдэд олох нь энэ харвас энэ парабол байна тий. За энэ одоо ингэ дээр байгаа энэ парабол маань ингээд доош харсан парабол байна тий. Доош харсан парабол. За эндээс оройн цэгийг аваад үзье л дээ. Оройн цэгийг авахаар x нь хэд байх нь? Хасах нэг y нь хэд байх нь? 5 байх нь. За тэгэхээр нөгөө параболын нөгөө бүтэн квадрат хэлэгцэнээр оройн цэгийг болохдоо яаж болдог вэ? Цөмөрөө нөгөө y тэнцүү юу болтойх нь? Ахмад гүшүүний өмнөх коэффициентийг x-ээс асах нь x 0-ийн квадрат нэмэх нь y 0 гэж ингэж болдог шүү дээ тий. Тэгэхээр одоо энд бол манай y тэнцүү а гүрчих нь x-ээс асах нь x 0 гэдэг маань одоо хасах нэг болчихно. Тэгэхээр хасах нь гэхээр нэмэх нэг болчихно. Тэрний квадрат y 0 маань бол 5. Тэгэхээр нэмэх нь 5-ыг нэмэх өгч байна. За ийм болох нь цэнхэр парабол маань гэтэл за аагаа олъё цөмөрөө тий. Аагаа болохдоо энэ цэгийг одоо оройн цэгээ орлуулад тавьчих болно. Эсвэл цөмөр ингэ болчих л доо. Бүр болохгүй бол ингэ болчих л доо. Тэгээ хас 2 дээр хоёлаа яг огтлсож шít. Хас 2 дээр хэд гэдэг утга авчин 4 гэдэг утга авчин. За x-ийн оронд хасах 2-ыг тавихаар хасах 2-оос дээр 1-ийг нэмэхээр ч хэд болох вэ? Хасах нэг дээр энэ квадрат чинь 1 болно. 1-ийг агуулж а дээр 5-ыг нэмэхэд хэд гарч байна? 4 гараад байгаа байхгүй. А дээр 5-ыг нэмэхэд 4 гараад. Тэгэхээр юу бол тань гэсэн үг. А дээр 5-ыг нэмэхэд y нь 4 гарах хэрэгтэй. Тэгэхээр эндээс а тэнцүү хэд вэ гэсэн үг. Хасах нэг вэ гэсэн үг.
За тэгэхээр эндээс манай тэгштгэл маань параболын маань тэгштгэл юу болох вэ? Хасах x дээр нэмэх нь 1-ийн яах нь квадрат нэмэх нь 5 болох нэ. За харин цөмөрийн доош харсан параболынхаа тэгштэглийг олъё. Яг энэ аргаараа олъё. За хараар бодчих цөмөрөө. За тэгэхээр оройн цэг нь бол энд байх нь тий. Тэгэхээр x нь хэдүү? 1, y нь хэдүү? Хасах 5 дээр байна. За тэгвэл y тэнцүү хэдүү? За ахмад гишүүний коэффициентийн за b гэж тий. За b тэнцүү x-с хасах нь 1-ийн квадрат хасах нь 5 болтойх. За дахиад бас огтлын цэгийг олонгууд огтлын цэг дээр нь энэ x нь 2-ууд y нь хасах 4 гэсэн энэ огтлын цэг энэ парабол дээр байна тий. За тэгэхээр x-ийн оронд яах нь 2-ыг тавиад үзье. Тэгэхээр 2-оос 1-ийг хасаад квадрат зэрэгтэй шүлээ b-гээр үржлээ хассан 5-ыг хасахад энэ маань хэд гарах хэвээр хасах 4 гарах хэвээр тий. За 2-оос 1 хасах нь 1 болно. Тэгэхэд b-гээр үржихэд b-гээс хасах нь 5 нь хасах 4 гарна гэдэг чинь эндээс b тэнцүү хэд вэ гэсэн 1 байна гэсэн. Тэгэхээр эндээс нөгөө нэг дээш хасан параболын бодгоч юу болох нь y тэнцүү 1 болохоор чинь шууд үрч чинь тий x-с хасах нь 1-ийн квадратаас хасах нь 5 гэсэн ийм хоёр тэгштгэлтэй хоёр параболын хүрээлэгдсэн төсвийн талбай болох нэ. За тэгэхээр цөмөрөө интегралаа бодохын интегралаар дүрсний талбай боддог томьёогоор бодож болно. Эсвэл бид нарт нөгөө нэг ийм томьёо байдаг шүү дээ тийм ээ. За ямар томьёо байдаг гэх юм бол s тэнцүү энэ бол квадратлаг мөрийн хувьд шүү дээ тий. За ахмад гишүүний өмнөх коэффициентийг үржих нь дээд хилээс нь доод хилээ хасаад за энд алдчихлаа тий. Дээд хилээс нь доод хилээ хасаад куб зэрэг дэвшүүлээд 6 туусан гэсэн ийм томьёо байдаг тийм ээ. За тэгэхээр энэ дээд доод хилний хэдвэг бол энд байна шүү дээ тийм ээ. Ойлгомжтой хэд байх нь доод хил нь хасах 2, дээд хил нь 2 байх нь тий. За тэгвэл нөгөө томьёонд орлуулчих юм бол а үржих нь хэд вэ? 2-оос хасах нь хасах 2-ийн куб хуваах нь 6 болчихно шүү дээ. Тэгэхээр 2-оос 2-ыг хасгаар чинь хасах 2-ыг хасгахын нэмэх болоод 4. Тэгэхээр а үржих нь 4-ийн кубыг хуваах нь хэд вэ? 6 болчих нэ. За энэ а гэдэг нь ямар учиртай тоо вэ гэж цөмөр олъё тий. А гэдэг нь бол нөгөө энэ хоёр функцийнхаа яах нь хассан ялгуурын өмнөх ахмад гишүүний өмнөх коэффициент нь ахгүй. За тэгэхээр одоо цөмөр одоо дээр байгаа нэг чинь доош хассан парабол биш. Энийг задлаад бичиж цөмөр задлаад. За тэгэхээр юу болох вэ? Хасах x-ийн квадрат хасах нь 2x хасах 1 нэмэх нь 4 гэсэн энэ байна. Харин нөгөө функц маань болохоор юу болтаа гэсэн үг. X квадратаас хасах нь 2x хасах нь 4 байна. За энэ хоёрыг хооронд нь яах нь хасчих. Тэгэхээр ахмад гишүүний өмнөх коэффициент маань гарна хунаа. За тэгэхээр юу бол таарах нь хасах x квадратаас хасах нь 2x нэмэх нь 4-өөс хасах нь тэгэхээр x квадрат за дахиад хасах 2 гэж нэмэх нь 2x хасах 4 нэмэх нь 4 болчихгоо. За эдгээр ингээ хоорондоо хураагдангууд энэ хоёр нэмэгдэхэр чинь хасах 2x квадраттаа дээр нэмэх нь 8. Тэгэхээр нөгөө ахмад гишүүний өмнөх коэффициент том а маань айл юу гэвэл энэ аахгүй. Модултаа авч байгаа учраас цөмөр яах нь нэмэх 2-аар авчи. За тэгвэл s тэнцүү ахмад гишүүний коэффициент 2 бас 2-ыг үржих нь 4-ийн куб хуваах нь 6. Тэгэхээр энэ хоёроо хураач. Тэгэхээр 3-ны 4-ийн куб. За 4-ийн куб ч хэд вэ? 64 шүү дээ. 64-ийг хуваах нь 3. За тэгэхээр манай талбай маань хэд бол таах нь 64-ийг хуваах нь хэд вэ? 3 боллоо. За дараагийн бодлого руу оръё. 5 дугаар бодлого руу оръё. За тэгээс их тоо байгээ. Тэгвэл энэ тэнцэтгэл бишийн яг 3 бүхэл шийттэй байхаар а тооны утгын мужийг олоорой гэж. За тэгэхээр энэ квадрат тэнцэтгэл биш байна. За зөмөрөө энийг квадрат тэнцэтгэл биш интегралын аргаар бодчих тий. За тэгэхээр юу болтойх нь? Дискриминантаа бодно тий. А тэнцэтгэлийн огтлох 2 цэг олох гэдэг шүү дээ тий. За тэгэхээр юу болтойх нь? А-гаас хасах нь 1-ийн яах нь квадратаас хасах нь 4-ийг үржих нь 1 ахмад гишүүний коэффициент суул гишүүн маань хасах а байна. Хасах а гэсэн 8 гэвчихлээ. За хасах а байна. За энэ маань тгээс ямар байх нь бага байх тэнцэтгэл шиг анх 3 бүхэн шийттэй байна гэдэг чинь ахмад гишүүний өмнөх коэффициент маань ямар байна гэсэн үг.
Ахмад гишүүний өмнөх коэффициент маань энд биш үү? Нэмэх байгаа учраас хаашаа харсан парабол гэсэн үг. Дээшээ харсан парабол байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл OX тэнхлэгийг дээшээ харсан парабол маань ингээд огтлох нь гэсэн үг байна шүү дээ. Огтлохоор нөгөө тгээс бага шийдвэн гэхээр чинь параболын доошоо орсон хэсэг энэ манай яах нь хариу гэсэн үг байна шүү дээ. Доошоо орсон. Тэгэхээр энэ маань доошоо орсон шийдэл маань хариу байна гэдэг чинь юу гэж ойлгох вэ? Хоёр шийтээр огтлон гэж ойлгох нь шүү дээ. Тэгэхээр энд нэг шийдвэр байх нь энд нэг шийдвэр. Тэгээ энэ хоёрын хооронд орших цэгүүдийг цөмөр хайна гэсэн үг болтгоо шүү дээ. Тэгэхээр дискриминант нь хідээс их үед энэ хоёр шийттэй байдаг вэ? Клоокс тэнхлэх огтлох вэ гэх юм бол энэ маань хідээс их байх нь. Тгээс их байхад энэ болох нь шүү дээ. За одоо тэгвэл энийхээ томьёогоор задлчээ. Энийгээ. Тэгэхээр А квадратаас хасах нь 2А нэмэх нь 1. За энд хасахын нэмэхээр 4А болчихно тийм ээ. За ингээд дискриминант маань энэ байх нь тийм ээ. За тэгэхээр явах юм бол А квадрат дээр нэмэх нь 2А болчихно. Энэ хоёр чинь нэмэгдэхтэй тий. Нэмэх нь 1. Энэ маань өөрөө дахиад бүтэн квадрат биш үү? А дээр нэмэх нь 1-ийн яах нь квадратын томьёо. За одоо цөмөр эндээсээ x 1 2-оо орлоо. Нөгөө томьёоны харгаараа орлоо тий. За тэгэхээр энэ ахам x-ийн өмнөх тоо буюу А-гаас хасах нь 1-ийн эцэг тэмдэгтэй гэхээр А-гаас хасах нь 1-ийн өмнө хасах тэмдэг авчиж нэмхийг авах нь тий. Нэмж хасах нь язгуурдар нөгөө бидний олсон дискриминантаас язгуур авчихна. За тэгэхээр энэ А-н тгээс ихтэй гэсэн учраас шууд нэг модуль гарахгүйгээр А дээр нэмэх нь 1 гэж задарчиж яах нь. Модуль язгуураас гарч болох нь тий. Хуваах нь 2 байх нь. За эндээс x1 бодоод байна. x1 маань А-гаас хасах нь 1 нэмэх нь А нэмэх нь 1-ийг хуваах нь 2 гэхээр нэгүүд нь хооронд ордоо 2А 2-т байхаар А болчихно. За x2-оо бодож олъё зүмөрөө. Тэгэхээр юу болох нь? А-гаас хасах нь 1-ээс хасах нь А хасах нь 1 болох нь. Хуваах нь 2. Тэгэхээр А-нууд нь хоорондоо хураагдаад хасах 2-ыг 2-т байхаар хасах 1 гарах нь. За тэгээ энд А маань тгээс их тоо гэсэн шүү дээ. Тэгэхээр А маань тгээс их тоо учраас энэ А маань x 1 маань бол хаана байрлах вэ гэвэл энд байрлах нь тийм ээ. Энд манай А байх нь. А харин хасах 1 маань бол энэ хасахтай учраас энд байрлах. За тэгэхээр яг энэ хоёрын хооронд 3 бүхэл шийттэй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр хасах 1-ээс энэ тэнцүүгийн тэмдэг бас хамгийн гол нь энд яах нь байхгүй байхгүй тэгштгэл дээр маань тэнцүүгийн тэмдэг байхгүй. Тэгэхээр хасах 1 А2 гэдэг шийд маань орохгүй байх гэсэн ойлголт. Тэгэхээр хасах 1-ээс А-гийн хооронд 3 бүхэл шийд гэхээр хасах 1-ийг мэдгэж байгаа юм чинь дээшгээ яах нь цөмөр хидгээ тоолчих. Энд хид байж болох уу? Тэг байж болно. За энд хид байж болох уу? 1 байна. За дараачих нь тэгэхээр хэд байна гэсэн үг. 2 байж болох юм. Тэгэхээр ямар ч сан энэ 3 гуруулаа байхын тулд А маань хэдээс ихтэй бол таах нь. 2-оос ямар ч эрс ихтэй бол таах нь. 2-оос эрс. Тэгжээж 2 байхгүй. А тэгвэл 3 байж болох уу? Одоо жишээ нь А нь 3 байж ингээ болохгүй юм. Тэгэхээр 3-таа яг тэнцэж болох юм байна. 3-аас ямарсан багтай байх нь шүү дээ. 3-аас багтай. 2-оос 3-аас. Гэтэ 3-таа тэнцэж болох юм байна. Яагаад гэвэл нөгөө нэг энэ OX тэнхлэг огтлж байгаа хоёр цэг маань орохгүй шүү дээ. Тэнцүүг тэмдэг байхгүй. За тэгэхээр манай хариу маань юу бол таах нь? А нь хэдээс вэ? 2-оос хэдийн тоорно? 3 орно. 3-аас бага. 3 орно гэсэн юм хариу болох. За 6 дугаар бодлогын харъя. Координатын ихтер төвтөө энэ шулууныг шүргэх тойргийн тэгшдэг бичээрэй гэсэн байна. За тэгэхээр тойргийн тэгшдэглийг бодох томьёо маань энэ шүү дээ. X-ээс хасах нь А-гийн квадрат нэмэх нь Y-гээс хасах нь B-гийн квадрат тэнцвэр квадрат хэлбэртэй. А, Б маань болохоор нөгөө тойргийн маань юу ах? Төв байдаг. Гэтэл манай өгдөл дээр болохоор тойргийн төв маань координатын ихэд төвтэй гэсэн баг шүү дээ. Тэгэхээр манай төв маань тэг байна гэсэн үг байна. Тэгвэл манай тэгштгэл маань юу болоо хувирчаагүй л x-ийн квадратад нэмэх нь y-ийн квадрат тэнцүү r квадрат байх нь тийм ээ. За тэгэхээр бид тойргийн тэгш бичээрэй гэсэн тийм. Тэгэхээр энд юу мэддэхгүй байна вэ гэвэл энэ r мэддэхгүй байгаа. Тэгэхээр r квадратаа цөмөр яах хэвээр олох хэвээр бол таарч байгаа байхгүй. За тэхийн тулд одоо яах вэ гэвэл бид нарт одоо өгсөн бодлогоор сорвол энэ тэгшгэлтийг тэг шүргэлцэн гэсэн. Тэгэхээр доор бич 2x дээр нэмэх нь язгуурын дор 5 үржих нь y хасах нь 2 язгуурын дор 5 тэнцүү тэг тэгшгэлтэй яах нь нэг цэгээр шүргэлцэн гэсэн үг байх нь тий. За тэгвэл доотлын тэгшгэлээс x олчих цөмөр. Тэгэхээр 2x тэнцүү тэг хойшоо гарах юм бол язгуур дор 2-ийн үгүүч нь язгуур дор
2-ыг үржих нь язгуурын дор хэдүү? 5 хасах нь язгуурын дор 5 y болох нь. За тэгэхээр эндээс юу ячи? Жаахан нэмэгцэх чи язгуур дор 5-ыг хаалтан сахач. Тэгэхээр 2-оос хасах нь y болно тий. Эндээс x тэнцүү хэдүү? Язгуур дор 5-ыг хуваах нь 2 үржих нь 2-оос хасах нь y болох нь. За ингээ олсон x-ээ олсон. Ингээд x олчлоо штэ. Энийг хаана орлуулах вэ? Дээдлийн тэгшгэлдээ яах нь? Энд орлуулчих тийм ээ. За энд орлуулчих. За тэгвэл юу бол таарах вэ гэвэл язгуур дор 5-ыг хуваах нь 2 үржих нь 2-оос хасах нь y-ийн энийга квадрат зэрэг дэвшүүлээд нэмэх нь y квадрат нь r квадраттай ямар ах нь тэнцүү гэсэн үг байна. За энд бол хувьсагч нь бол y байгаа. Квадрат гişлийн багш байна тий. R квадрат маань бол сул тоо гэж ойлгох нь шүү дээ. За квадрат зэрэг дэвшүүлчих бол 5-ыг хуваах нь 4-ыг үржих нь 2-оос хасах нь y-ийн яах нь квадрат нэмэх нь y квадрат тэнцүү r квадрат юм байна. За хоёр талыг нь цөмөөрөө яах нь 4-өөр үржиж. За тэгвэл юу бол таах нь? 5-ыг үржих нь 2-оос хасах нь y-ийн квадрат нэмэх нь 4y квадрат тэнцүү 4r квадрат болох нь тийм ээ. За хаалтаа сайхан задлчих. За энэ нэг 7 томьёогоор задраа шүү дээ. Тэгэхээр 2-ын квадрат хэдүү? 4 болно. 4-ийг 5 очихор чи хэдүү? 20. За хасах нь за 2-саа үржүүлээ 2-ыг хасах 4y-ийг 5 очихор чи хасах 20 y болох нь тий. За дараа нь y квадратыг 5 очихор чи нэмэх нь 5y квадрат нэмэх нь 4y-ийн квадрат тэнцүү 4r квадрат байна. За энэ маань квадрат гişээс бүгдийн тэнцэтгэлийн хооронд гаргах чинь. За тэгэхээр энэ хоёрыг эмхэгдэгчээ. Тэгэхээр хэд болох вэ? 9y-ийн квадрат хасах нь 20y. За нэмэх нь 20-оос хасах нь 4r-ийн квадрат. За сул гişүүн маань энэ байна шүү дээ. Тэнцүү. Энэний маань энэ квадрат гişтгэлийн маань дискриминант нь хэд байх нь вэ? Тэгтээ тэнцүү байх хэрэгтэй. Яагаад гэвэл нэг цэгээр шүргэлцэн гэсэн үг. За дискриминант тий. За дискриминант бодохоор ч бол юу бол таах нь? 20 квадрат чи 400-аар сасах нь 436-ыг үржих нь 20 сасах нь 4r-ийн квадрат нь тэгтээ юм байх хэрэгтэй. Тэнцүү байх хэрэгтэй бол таах нэ. За жаарэ нэг зэн болохгүй байгаа шүү. За хоошо тэгшгэлийнхаа ингээ хоошо энийг хоошо оруулчих. За тэгээд хоёр талын хэдэд тооч. 4 тооч. За тэгэхээр хэд вэ? 100 тэнцүү 9-ийг үржих нь 20-оос хасах нь хэд вэ? 4r квадрат боллоо. За сайхан задлаад үржилж 9-ийг 20 үржих 180 болоод уршаа 4-ээр оруулчих. 4r квадрат тэнцүү 180-аас 100-аас гарч 80. Эндээс r квадрат маань хэд вэ гэсэн үг. За систем мох юм боллоо шүү. Зэ манараа багтсан. Зэ доошлтгүй шүү. Энд өччихөө. За энэ хавьд нь арай өрөнгө өрчиж. За тэгэхээр r квадрат маань хэд болчихоо? 20 болчихлоо. За тэгэхээр одоо нөгөө бидний тэгшгэлийг бодоорой гэсэн бодлого маань юу болсон бэлээ? X квадрат дээр нэмэх нь y квадрат тэнцүү r квадрат маань сая 20 болчихлоо шүү. Тэгэхээр бидний бичих ёстой тэгшгэл маань энэ болох нь тий. Энэ болох нь. За энэ хөрөнгө бодчих. За дараачийн 7 дугаар бодлогоо цөмөрө харъя. За уутанд 2 улаан 3 цагаан бөмбөг байсан. За тэгэхээр 2 улаан 3 цагаан бөмбөг байсан юм тий уутанд. За уутнаас хансвэр 2 бөмбөг сонгон авахд гарч ирсэн цагаан бөмбөгийн тоог x-ийн дисперсийг олох гэсэн. За тэгэхээр эхлээд цөмөр модны схемээр нөө 2 бөмбөг гарах боломжийн тоог олчих. Магадлалын. За ингээд болъё. За улаан гарах нь хэд байх нь? Энэ 2 4 3 нэхэр 5 бөмбөгний хэд вэ гэсэн үг. 2 байна гэсэн үг. За цагаан гарах нь үү? Цагаан гарах маань болохоор 5 бөмбөгний хэд вэ? 3. Тэгвэл уутанд эхний тохиолдолд юу үлдэх вэ? Хоёр дахь тохиолдолд юу үлдэх вэ гэж үзье. За эхний тохиолдолд болохоор нэг улааныг авсан юм чинь нэг улаан хэд вэ? 3 цагаан бөмбөг болтгоо.
За хоёр дахь тохиолдолд бол цагаан бөмбөгийг авсан юм чинь 2 улаан, 3 нь цагаан бөмбөг болох нь тийм ээ. За одоо дахиад бас 2 тийшээ 2 дахь бөмбөг авахаараа бас боломж нь 2 салаална. За эхний мөчрийн Y улаан, дараагийн мөчрийн яах нь цагаан бөмбөг авсан гэдэг төсөөлье. За тэгвэл одоо цөмөөрөө юу яач одоо эхний тохиолдолд 4 бөмбөгний 1 нь улаан. Харин цагаан болохоор 4 бөмбөгний хэдэн үү? 3 нь цагаан. За 3 дахь мөчрийг харъя. 2 дээр 3-ын ихэд 5. Энд алдсан байна шүү дээ. Энэ маань хэд вэ? 2 цагаан баха тий. Тэгэхээр шин 4 болчих юм шүү дээ. За тэгэхээр хэд болох вэ? За хараарай очиж. 4-ний 2 гэд аль боломж нь яах нь адилхан. За эхний мөчр маань ямар мөчр вэ гэвэл 2 улаан гэдэг мөчр. Хоёр дахь мөчр маань болохоор эхнийх нь улаан, хоёр дахь нь яах нь цагаан бөмбөг байна тий. За гурав дахь мөчр маань эхнийх нь цагаан, хоёр дахь нь улаан. За дөрөв дахь мөчр маань цагаан гэдэг мөчр байна шүү дээ. За тэгэхээр эндээс ингээ хоёр бөмбөг авах юм бол ийм 3 тохиолдол байна. Нэг бол хоёулаа улаан байж болно. Нэг бол нэг цагаан, нэг улаан, эсвэл хоёрдугаарт нь 2 цагаан байх бодлоо. Тэгэхээр манай бодлогын асуулт маань болохоор энэ цагаан бөмбөгний тоог x хийя гэдэг юм байна. Тэгэхээр цөмөрөө эндээс нэг юугаа олъё л да. Магадлалынхаа даргалтын хүснэгтэй байгуулъя тийм ээ. За x-ээр нь яах нь тэмдэглэж энийгээ x-ээр тэмдэглэж тий x. За доор нь бол магадлалын даргалтын хүс учраас магадлал p от x гэдэг биччихье. За тэгэхээр x нь цагаан бөмбөг нэгч гарахгүй гэж бодно. 2 улаан байж болно тий. За дараачих нь нэг цагаан бөмбөг гарч болно. За дараачих нь 2 цагаан бөмбөг гарч ирнэ гэсэн ийм магадлалын даргалтын хүснэгтийг хийж болох нэ. За тэгвэл магадлалуудаа яаж үржүүлэх вэ гэвэл за эхний мөчрийн магадлалын мөчрийнх нь ард утчих. За 5-ны 2-ыг 4-ний 1-ээр үржүүлэх нэ. Тэгэхээр хэд вэ? 20-ны хэд вэ? 20-ны 2. За 2 тураачвал 10-ны хэд вэ? 1 болох нэ. За дараагийн мөчр нь болохоор дахиад хэд вэ? 5-ны 2-ыг 4-ний 3-аар үржүүлэхээр бас муу адил хэд вэ? 20-ны хэд вэ? 6. За 2 тураач. Тэгэхээр 10-ны 3 болох нь тий. За дараагийн нэг мөчр маань болохоор 5-ны 3-ыг 4-ний 2-оор үржүүлчих. За тэгэхээр хэд вэ? 20-ны 6 буюу бас 2 тураачаар 10-ны 3 болох нь. За сүүлийн мөчр маань энэ 5-ны 3-ыг 4-ний 2-оор үржүүлэхээр чинь хэд болох нь? 20-ны 6 буюу 2 тураахаар чинь 10-ны 3. За одоо тэгэхээр эхний нүдэнд бол цөмөөрөө нэг ч цагаан биш хэрэг 2 улааных чинь 10-ны 1 гээ гараад ирсэн тий. 10-ны 1 гээ бөглөж гэнэ. За нэг цагаан бөмбөг гарна гэсэн чинь энэ хоёрын нийлбэр бол таах нь шүү. Тэгэхээр 10-ны 6 болох нь. 2 цагаан бөмбөг сүүлийн мөчр буюу 10-ны 3. За зөв байгуулсан идэхэд шалгахын тулд 10-ны 1, 10-ны 6, 10-ны 3 нэмэхэд 1 гарах хэрэгтэй. Тэ нийт магадлал за 1 гарч байна. Тэгэхээр бид зөв байгуулсан гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл дисперсийг олох гэсэн. Тэгэхээр дисперсийн нэг өмнөх томьёо ясаар дисперс чи одоо юу байх нь? X-ийн x-ийн квадратаас математик дунджийнхаа олсныгаа квадрат зөвшөөрөл хассантай яах нь тэнцүү байх нэ. За тэгвэл магадлалын тархалтын хүснэг өгсөн байхад хэрхэн яаж яах нь магадлалын математик дунджиж олдог вэ гэвэл за x тэнцүү нөгөө магадлалаа харгалзах x-ээр нь үржүүлдэг. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? 10-ны 1-ийг тэгээр үржүүлэх нь. За нэмэх нь 10-ны 6-гаа хэдээр 1-ээр нэмэх нь 10-ны 3-аа хэд вэ? 2-оор үржүүлчих. За тэгэхээр эхний хэсэг нь тэг болчихно. Тэгээ 10-ны 6 дээр 10-ны 6 нэх буюу 10-ны хэд вэ? 12 болчихлоо математик дундаж байна. За хураачаар яах. За хураач хэд вэ? Хэд бол тарах нь? 5-ны хэд вэ? 6 тарах нь тий. За харин x-ийн квадратаа хэрхэн яаж болдог вэ гэх юм бол
бас нөгөө x 10 магадлалаа харгалзах сансгүй өсчихийг квадратаар үржүүлчихдэг. За тэгэхээр хэд 10-6-г үржих нь 1-ийн квадрат. Нэмэх нь 10-ны хэд 3-ыг үржих нь 2-ийн квадрат. За ингээ үржингүүд бүгд бас 10-ны хувьд болчих юм шүү дээ. Эхнийх нь тэг те 6 1-ийн квадрат чинь 6 3-ыг 2-ийн квадрат 4 үржих 12 гэсэн юм хэрэг 18 болдог. За тэгвэл одоо цөмөрөө дисперс яах нь олё. Нэгэн танд олчлоо тий. Тэгэхээр за энд дор бичиж. За дисперс нь болохоор юу болтой тэнцүү болох нь. X-ийн квадрат чинь хэд 10-ны 18-аас хасах нь математик дунд чинь хэд 5-ны 6 гэсэн ш. 5-ны 6 квадрат гэхээр хэд 20-ны 25-ны хэд 36 ах нь тий. За ингээ ижил хуваар энэ зөрүүлээд 5-ыг энд яах нь юу гүгээ. Энд 2-ыг өгчөө. За нэг мөсөн 10-ныхаар нь бичиж байгаа бодвол арай хурд юм байна уу? Энийг арчиж өгшин. За тэгвэл энд юу болтаах нь 10-ны 12-ийн квадрат гэхээр чинь 100-ны хэд 144 болох. За уртталт нь шууд 10-ыг хүртэл амархан байгаа. Тэгэхээр 180-аас 144-ийг хасчвал хэд 100-ны хэд 36. 100-ны 36 болох нь шүү дээ. 0-100-ны 36 гэсэн. Дисперс нь 0-100-ны 36 боллоо тийм ээ. За одоо цөмөрөө 8 дахь бодлого оръё. За BC гэсэн тэг А гэсэн юм параллелограммын BC тал дээр EC-ийг 2-ыг харьцах нэг. За тэгэхээр 2-ыг харьцах нэг гэж байгаа юм чинь нөгөө харьцаагаа бичгтээ 2 3 гэж болохгүй шүү дээ. 2x 3x харьцаатай гэж үз. За тэгвэл энэ параллелограммын хажуу тал бол нийлээ хэдий болчих. 5x. Тэгэхээр энэ АО тал маань параллелограмм учраас энэ ч бас хэд байх нь 5x бол таарлаа. За тэгвэл AC дигналыг OE гэсэн хэрчим хавахад ийм цэгээр огтлдог бол AO А жижиг А векторээр ОЦ жижиг С векторээр тэмдэглэх юм бол ОМ векторыг яах нь илэрхийлэрээ гэж. За тэгэхээр ОМ вектор гэж одоо энэ шүү дээ. За тэгэхээр энэ векторыг хэрхэн яаж илэрхийлэх вэ гэсэн асуудал гарч эхэлж байна тийм ээ. За эндээс нэг юм харангуй цөмөрөө векторээ төр хойш нь тавиад харах юм бол нөгөө параллел хоёр шулууныг одоо ингээ параллел хоёр шулууныг 3 дахь шулуунаар огтлох юм бол яадаг вүлээ соливсон өнцгүүд хоорондоо яах нь тэнцүү гэдэг тий. Тэр ёсоор одоо энэ параллелограммын хоёр тал чинь энэ учраас энэ өнцөг маань энэ өнцөгтэй яах нь тэнцүү. Энэ зурж байгаа энэ өнцөг маань энэ өнцөгтэй ямар байх нь тэнцүү болтой байх. Мөн босоо өнцгүүд хоорондоо яах нь тэнцүү гэдгээс энэ үүсэж байгаа энд үүсэж байгаа энэ нэг том гурвалжин энэ том гурвалжин маань энд үүсэж байгаа энэ жижиг гурвалжинтай ямар гэсэн үг төсөөтэй гэж болох. За тэгвэл төсөөгийн харьцаа нь одоо шууд харагдчихж байна. Харьцаагаар энэ хэд байгаад байгаа 3x энэ хэд 5x гэхээр 5-ыг харьцан 3 харьцаатай байх нь шүү дээ. За тэгвэл одоо өөр энэ 2 3 төсөөтэй гэдэг чинь бүх талууд нь л яг ийм харьцаагаа биелүүлнэ гэсэн. Тэгвэл одоо энэ ME талыг цөмөрөө 3y гэж үзчихээ л та. Энэ 3x учраас тэгвэл нөгөө нэг OM тал маань хэд байх нь 5y гэх бол тарах нь. 5y яг төсөөгийнхөө коэффициент гэсэн үг шүү дээ. За тэгвэл эндээс нөгөө бидний олох ёстой OM вектор гэдэг чинь нөгөө OE векторыг OE векторыг нийтдээ одоо 5 дээр 3-ыг яах нь нэмэхэр ч гэдэг 8 хуваасны хэдэн байна гэсэн үг 5 байна гэсэн үг байна. За 8 хуваасны 5. Тэгэхээр OE векторыг 8 хуваалаад 8 хуваагаа 5 үржсэнд тэнцүү байна. За тэгвэл одоо энэ OE векторыгаа зүгээр цөмөр илэрхийлээ л та. OE вектор маань бол бидний өгсөн векторыг яаж илэрхийлэх нь вэ? Одоо OE векторыг энд ингэ зурчих л та. OE гэдэг давхарлаа зурчих дөө ингэ. За энэ маань бол С вектор дээр С векторын сум нь энд байна тий. С вектор дээр нэмэх нь за энэ EC вектор байгаа даахгүй. EC вектор. EC вектор болтой байна.
За тэгвэл одоо энэ EC вектор гэдэг маань юутай тэнцүү вэ гэх юм бол одоо бас нөгөө нэг юу бол тарах нь нөгөө за энэгээр авч. Энэ BC векторыг 2 3 харьцаатайгаар хуваасан байгаа учраас нөгөө BC векторээ хэд хуваана гэсэн үг. 5 хуваасны хэдэн вэ гэсэн үг. 3 нэ гэсэн үг таах нь 5 хуваасны 3. За тэгвэл энэ BC вектор чи өөрөө энэ А вектор тий параллел учраас жижиг А вектор орлуулж байна. Тэгэхээр 3-ыг үржих нь жижиг А вектор чинь 5 хуваасна нь EC болчихно. За одоо үлдсэн осын EC-ийн дээдлийнхаа энд аваач тавьчих. Тэгэхээр OE вектор чинь юутай тэнцүү болтойно гэсэн үг. C вектор дээр нэмэх нь 3А векторыг хуваах нь 5 юм гэсэн тэнцүү болгоно. За олсон OE векторыг хаана авч тавина гэсэн үг. Дахиад энэ OM дээр аваач орлуулчих. За тэгвэл юу бол таарах нь бидний олох ёстой OM вектор гэдэг чинь тэнцүү 8-ны 5-ыг үржих нь. За дүнгийн бидний олсон C жижиг C вектор дээр нэмэх нь 5-ны 3 жижиг А вектор дээр тэнцүү. Заалтаа задлчих. Тэгэхээр юу болох вэ? 8-ны 5 C вектор дээр нэмэх нь за 5-аар үчгээр энэ 5-д нь хураагчих юм шүү. Тэгэхээр 8-ны 3 жижиг А вектортэй ямар ах нь тэнцүү бол таах нь. За ингээ бидний олох ёстой хариу маань ийм бол таах нь илэрхийлэрээ гэсэн маань ийм бол таах нь тий. За цөмөр 9-р бодлого руу оръё. За 9-р бодлогоор оръё да. За тэгвэл POTX гэсэн олон гишүүнтийг X дээр нэмэх нэг хуваахад гарах үлдэгдэл нь 6 байна гэж. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэвэл POTX гэсэн олон гишүүн тооно шүү дээ. Эдэн зэрэг чинь тий нэг олон гишүүнтийг X дээр нэмэх нэг хуваахад за ямар нэгэн QOTX оногдоод QOTX гэсэн олон гишүүнд оногдоод за хэд үлдэх нь 6 гэдэг тоо үлднэ гэж байна. За мөн дахиад нөгөө нэг таслалт баа гэсэн учраас зэрэгцээ холбоос байна. Тэгэхээр POTX-ийг мөн X квадрат дээр нэмэх хасах нь X нэмэх нь нэгд хуваахад за бас нэг юм оногдчихл таараа. За тэрийг нь юу болчих вэ? За цөмөр EX гэж тий. EOTX оногдоод нэмэх нь нөгөө үлдэгдэл нь хасах 2x дээр нэмэх нь 1 үлднэ гэж бичиж. За тэгвэл бидний юу олох ёстой юм маань юу гэвэл тэгвэл POTX-ийг x дээр нэмэх нь 1 хуваахад x дээр нэмэх нь 1-ийг үржих нь x квадратаас хасах нь x нэмэх нь 1 хуваахад гарах үлдэгдлийг олоорой гэж. За тэгэхээр мэдээж хэрэг нэг юм оногдчихл таараа тэрийг нь яах нь KOTX гэж тий. KOTX оногдонгууд нэмэх нь нэг үлдэгдэл үлдэж таараа. За тэгэхээр хэдэн зэргийн үлдэгдэл. За тэр үлдэгдлээ ROTX гэж тэмдэглэчээ дөө. Цөмөр ROTX. Тэгвэл энэ ROTX-ийг бид нарыг ягараа гэж байна. Олоорой гэж байна. ROTX-ийг олоорой гэж байна. За тэгвэл энэ ROTX маань ямар учиртай тоо байх вэ гэх юм бол энэ нөгөө нэг куб зэрэг хуваасан юм чинь квадрат гэж үнтэй тий. За тэгэхээр AX-ийн квадрат дээр нэмэх нь BX нэмэх нь C хэлбэр юм квадрат 3 гишүүнт яах нь үлдэж таараа. Тэгэхээр бидний олох зорилго маань энэ ABC гэсэн коэффициентийг л олчвол яах нь квадрат 3 гишүүнтэй олчих нь тийм ээ. За өшөө бас нэг юм энд нэг байгаа. За энд юу яах юм бол манай POTX маань бол энэ x квадрат дээр x квадратаас хасах нь x нэмэх нь 1 яах нь хуваагддаг. Хад ийм үлддэг гэж өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ гишүүнд энд бас нөгөө доотлолтын нэг үржүүрт хуваагддаг маань бас байгаа юм чинь энэ ROTX маань өөрөө юунд хуваагдана гэсэн үг. X квадратын нэмэх нь x нэмэх нь 1 бас яана гэсэн хуваагддаг байж таарах нь тийм ээ. За тэгэд энэ x квадратаас хасах нь x нэмэх нь 1 хуваагдана чинь ROTX маань ROTX олон гишүүнт маань бас үлдэгдэл олон гишүүнт маань x квадратаас хасах нь x хасах нь 1 хуваахад бас нэг юм оногдод таараа тий. За тэр оногдолт нь бол угаасаа энэ ахмад гишүүн үнэ коэффициент А бол таарна тий. За тэгэхэд бас адилхан үлдэгдэл яана гэсэн өгдөг гэсэн. Өөрөөр хэлбэл энэ юу бол таарна гэсэн үг. Хасах 2x дээр нэмэх нь 1 үлдэгдэл бас өгдөг бол таах гэдэг байгаа байхгүй.
За дахиад бас нэг ийм нөхцөл бид нарт байгаа. За ямар нөхцөл вэ гэх юм бол энэ. P от X-ийг X дээр нэмэх нь 1 туваахад 6 үлддэг гэж. Өөрөөр хэлбэл одоо энэ X дээр нэмэх нь 1-ийг тэг болгохоор X-ийн оронд хэдий тавина гэсэн үг. Хасах 1-ийг тавьчвал өөрөөр хэлбэл P от X хасах 1 маань юу байна гэсэн үг. 6-тай тэнцүү байлтаа гэсэн үг. Энэ хэсэг нь тэг болчихж байгаа учраас. За тэгэхээр одоо өөрөөр хэлбэл одоо энэ дахиад арай өөр талаас нь аваад хэлбэл за ингэж. Одоо дахиад X-ийн оронд энийг юу авах нь вэ? Хасах 1-ийг ингээ орлуулахад энэ бас хэд байна гэсэн үг. Юутай тэнцүү гэсэн үг. 6-тай тэнцүү гарна гэсэн үг. Яагаад гэвэл энэ чинь 1 л олох гişүн шүү дээ. За тэгэхээр одоо цөмөрөө эндээс хасны тавихад бол энэ хэсэг бол яах нь тэг болчихно. Тэгэхээр энэ R от X маань өөрөө бас эндээс R от X маань бас хасах 1-ийг орлуулахад хэд гардаг вэ? 6 гардаг байх хэрэгтэй бол таах нь шүү дээ. 6 гардаг. За тэгвэл одоо цөмөрөө энд X-ийн хооронд 1-ийг орлуулчих. Тэгэхээр R от хасах 1 тэнцүү А-г үрчгэн. За хасах 1-ийг тавих хасах 1 квадрат 1 хасах 1 нэмэх 1 болчихно. Нэмэх нь 1 хасах нь 2-ыг үрчгэн хасах 1 нэмэх нь 1 маань хэдтэй тэнцүү байх вэ? 6-тай тэнцүү байх нэ. За эндээс 1 дээр 1 3 гэхээр чинь 3А дээр нэмэх нь хэд вэ? 3 тэнцүү 6 буюу эндээс 3А тэнцүү хэд вэ? 3 тэнцүү 3А тэнцүү хэд болчихно? 1 болчихлоо. За ингээд манай А маань хэд болчихв? 1 болчихлоо. За тэгэхээр бид нар R от X-ийг яах гэдэг вэ? Олох гэдэг шүү дээ зорилго нь. Тэгэхээр энэ R от X энд үргэлжлүүлээд ногоогоор биччихье. Тэгэхээр А-гийн орнд 1 тавихаар чи X квадрат дээр хасах нь X нэмэх нь 1 хасах нь 2X нэмэх нь 1 гэсэн хэлбэртэй буюу эмхтэгч үйл юу болох вэ? X квадратаас хасах нь 3X нэмэх нь хэд болох нь 2 гэсэн юм үлдэгдэл өгнө. За тэгэхээр бидний хариу бол аль нь гэсэн үг. За цөмөрөө арай за шараар татчих тий. Тэгэхээр бидний хариу бол энэ ахна. Үлдэгдэл маань X квадратаас хасах нь 3X нэмэх нь 2 ахна. За 10 дугаар бодлого цөмөрөө харчих. За 10 дугаар бодлого маань P 200-7 давтамжтай хасах 4.5 язгуур 16 язгуур 7 гэсэн тоноос 90 арснал тоног одорой гэж. За 16 бол угаасаа яах нь язгуур 16 бол биш. Энд чинь язгуураас гарчиж шээ 90 арснал гэж язгуураас гарахгүй тоглоод байгаа шүү дээ. Тэр язгуураас 4 гарч уус манай биш. Хасах 4.5 маань бол бас л нөгөө бутраа ярвтын бутраа учраас биш. Энэ үед бутрахаа маань бол язгууртай биш. Хоёр энгийн бутрахааг нөгөө артын бутрахаар шилжиж чадвал үйд гардаг учраас энэ манай хариу биш. Тэгэхээр манай хариу юу болж байна гэвэл P язгуур 7 бол 90 арснал тоо байх нэ. За ингээд дараагийн удаа цөмөрөө яах нь үлдсэн дараагийн 1-р хэсгийнхаа дараагийн бодлогоор бодолтой түрүү баяртай.